Хөрөнгө оруулалтыг ном уншаад ойлгож болно. Онлыг сургуульд ч сурч болно. Гэхдээ яг өөрийн бодит мөнгийг хөрөнгө оруулж эхлэхэд бүх зүйл арай өөр болж эхэлдэг. Би ямар хувьцаа авах вэ? Компани тайланг хэрхэн уншиж сурах уу? Хувьцааны ханш унах үед нь зарах уу эсвэл нэмж авах уу? Мөн дээрээс нь хөрөнгө оруулалтын багцаа хэрхэн бүрдүүлэхээ зэрэг олон асуудлуудтай тулгардаг. Эдгээр асуултын хариуг би олон жилийн турш хайж суралцж мөн алдчихвэж олсон. Тиймд ч энэ удаа би та бүхэнтэй зөвхөн онол биш, өөрийнхөө бодит туршлага суурилсан мэдлэгийг та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Хөрөнгө оруулалтыг эхлүүлэхэд хамгийн үнцэнтэй зүйл нь их мөнгө биш, харин цаг хугацаа байдаг. Хэдий чиний эрт эхлүүлнэ, төдий чиний таны мөнгө өсөх цаг хугацаа уртсдаг. Гэтэл Монголд хөрөнгө оруулах залуусын тоо нэмэгдэж байгаа хэдий ч хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй хүмүүс олон хэвээрээ байж байна. Тиймээс миний зорилго бол хөрөнгө оруулалтыг хитрхи юм төвөгтэй нуршуу биш, харин ч хүний амьдралд ойрхон алхам алхмаар биелүүлээ явчих үз хялбар аргаар тайлбарлахад байгаа. Энэ зорилгын хүрээнд би өөрийнхөө олон жилийн хөрөнгө оруулалтын туршлага, мэрэгжлийн шинжээчээр ажилласан туршлага болон дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчдын номд заасан арга барилыг бүгдийг нэгтгэн энэхүү хөрөнгө оруулалтын цогц сургалтаа бэлтлээ. Энэ сургалтаар бид яагаад хөрөнгө оруулах хэрэгтэй вэ гэдгээс эхэлнэ. Дараа нь хөрөнгө оруулалтын дансаа хэрхэн нээх, хувьцаа бондыг хэрхэн шинжлэх, компани үзүүлэлтийг хэрхэн алхам алхмаар шинжлэхийг үзэх болно. Эцэст нь өөрийн хөрөнгө оруулалтын зорилго болон эрсдэл таах чадвартаа тохирсон өөрийн хөрөнгө оруулалтын багцыг хэрхэн бүрдүүлэхийг суралцах юм. Гэхдээ энэ сургалтын хамгийн чухал хэсэг нь юу хийх вэ гэдэгт биш, мөн юуг хийж болохгүй вэ, ямар алдаанаас зайлсхийх вэ гэдгийг би өөрийн туршлагаас хуваалцах болно. За магадгүй та би яагаад энэ хүнийг заавал сонсох ёстой юм бэ гэж бодож иж болох юм. За миний хувьд бол би Австралийн 10 жилийг төгсөөд Монголдо буцаж ирээд санхүү эдийн засагт санхүүгийн менежментээр бакалаврын зэргийг хамгаалсан. За суралц хугацаанд бол би 2 жилиг Монголд, 2 жилийг Тайваны хөрөнгө оруулалтын мэргэжсэн багш нараар заалгаж сүүлийн 8 жилийг санхүү хөрөнгө оруулалтын зах зээл дээр ажилласан туршлагатай. За гэхдээ би бол оюутан байхасаа л эхлээд хөрөнгө оруулалтыг бол хийж эхэлсэн. Тиймээс ч энэ сургалтаараа би дан ганц номын онол заахаас гадна өөрийн хийсэн бодит арилжаанууд, зөв гаргасан шийдвэрүүд, буруу гаргасан шийдвэрүүд, гаргасан алдаануудаас гадна тэдгээрээс сурсан зүйлээч та бүхэнтэй хуваалцах юм. Би өөрөө бол олон зүйлийг туршиж, цаг хугацаа зарцуулж, алдчихэж бол сурсан. Харин та энэ бүхнийг бол өөрийнхөө мөнгө, цаг завыг зарцуулахгүйгээр сурах боломжтой. Миний зорилго бол хөрөнгө оруулалтын мэдлэгийг зөвхөн цөөн хэдэн хүнд анги танхимаар заагаад өнгөрөх биш. Монголд болон дэлхийн өнцөг олон бүртэйгээ монголчуудаа илүү хүртээмжтэй хүргэхийг зорж байгаа. Хэрвээ та хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа, эсвэл эхэлсэн хэдий ч илүү системтэйгээр мэргэжлийн төвшөнд сурахыг хүсэж байгаа бол энэ сургалт танд зориулагдсан. Та доорх description хэсгээс өөрт таарах платформоо сонгон сургалтайгаа танилцаарай.